Сайн байцгаана уу? iOS 14.8 гэдэг апдейт гарсан. Энэ яг юу вэ гэхээр одоо iOS 15 руу апдейт хийж амжаагүй iOS 15 суух боломжтой утаснууд дээр бол гарч ирж байгаа. Тэгэхээр одоо таны утас одоо жишээ нь iPhone 6-аас хойшхыг гар утас. Тэгээд яг iOS 14-тэйгөө байгаа бол яг энэ 14.8 гэдэг апдейт гарсан. Тэгээд яг Apple-аас бол анх удаа яг iOS 15 гарсны дараа яг өмнөх iOS 14 дээр зориулж ийм security update-ийг анх удаа ингэж гаргаж байна. Тэгээд за энэ яг апдейт нэр яг юу байгааг одоо хэдүүлээ яг нэг бүрчлэн одоо ярьж байна. За тэгээ нэг мэдээлэл одоо яг залруулж хэлэхэд одоо хэрвээ таны гар утас хэдий iOS 15 суух боломжтой байсан ч гэсэн та одоо 14 дээр үлднэгээ шийдсэн байгаа бол одоо яг энэ 14.8-ны хатууд бол яг цэвэр танд зориулсан гэсэн үг. Яг ямар ч хамаагүй одоо веб дээр байсан бай хамаагүй 14.8 дээр апдейт хийгээд одоо чинь үүрт одоо үлдэх боломжтой. За тэгээ хамгийн ихнийхэн засан зүйл юу гэхээр одоо тодорхой одоо вебсайт руу хандаад тэр вебсайтнуудыг тодорхой одоо яг malware ашигладаг бол одоо таны яг одоо яг ч таны биш зүгээр гар утсан дээр чинь одоо яг хэрэгтэй одоо танд чухал биш ч гэсэн одоо өөр хүнд ашигтай байж болох зүгээр жижиг сажиг утасны төхөөрөмж талаарх мэдээллийг ингээ алдагдуулах боломжтой байсныг одоо ингээ залруулсан юм байна. Тэгэхээр одоо Entity Overflow-ыг үүсчихсэн юм билээ. Тэрнийг юу гэхээр яг одоо яг тодорхой заасан яг одоо яг цифрийн утганаас одоо яг арифметик үйлдэлээс гарсан хариу нь яг тэрийг зааж өгсөн яг одоо цифрээс нэг илүү удаг эсвэл яг бага утга гаргаадсэн юм билээ. Энийг яг одоо яг яаж одоо заасан бэ гэхээр одоо input validation буюу одоо яг тухайн яг одоо өгж байгаа яг өгдөл мэдээ нь яг зөв мэдээ юу яг одоо таарсан яг мэдээлэл мөн үгүй юу гэдэг шалгалтыг аргаараа яг зассан юм билээ. Тэгээд энэ яг ямар яг нөлөө үзүүлээдсэн бэ гэхээр одоо яг энэ яг буруусалтаас болж одоо яг цаана яг бичигдсэн аудион дээрх одоо хийгдэх ёстойсэн функцүүд яг одоо зүгээрээ ажиллах байсан. Тэгээд ямар ч үс энийг input validation гэдэг сайн хэлсэн аргаар ингэж зассан юм байна. Тэгээд дараагийн засан чухал зүйлс нь юу вэ гэхээр одоо яг та энэ гар утсаа ингээд яг ашиглаж байхад одоо жишээ нь одоо iPhone ч н одоо зүгээр ямар нэг зүйл хийж авах зүйл зүгээр хатаа ч юм уу яг одоо гинтийн одоо код буюу функцүүд ажиллаж хийсэн юм байлээ. Гинтийн одоо таамаглаагүй одоо хэрэггүй нэмэлт одоо тиймэрхүү үйлдэл хийгдсэн гэсэн үг. Тэр нь ямар ч үсэн яг memory management одоо хийгдэгдээд одоо яг ингээд тэр зүйл ч одоо ингээд засагдсан юм байна. За дараагийн засан чухал зүйлс нь юу вэ гэхээр уул нь бол ингээд settings руу ороод яг restrict гэдэг одоо тодорхой харагдаж үзэх зүйлсүүдээ ингээд одоо хязгаарлаад одоо харагдахгүй гэж одоо тохиргоол нь хийж болдог. За ингээд хэдий ингээд хязгаарлая гэсэн тохиргоо хийсэн байсан ч гэсэн одоо яг тэр зүйлсийн тухай одоо контент одоо яг уцаа ингээд төгссөн байх хүртэл ингээд notification маягаар ингээд гарч ирээдсэн юм билээ. Тэр нь ямар ч байсан одоо ингээд засагдсан юм байна. За дараагийн зүйл нь юу вэ гэхээр одоо ямар нэгэн интернетнээс одоо зураг iPhone руугаа татах ч юм уу яг хаана ихтэйгээс одоо яг зураг одоо ингээд хадгалаа гэж бодоход тэр зургийн дотор нь бас ингээд ямар нэгэн байдлаар л одоо төхөөрөмжийг одоо багасаагаар одоо ингээд одоо төхөөрөмжийг ингээд муугаар нөлөөлөх одоо зүйлсүүдтэй байдаг. Тэгээд тиймэрхүү одоо тийм одоо буруу одоо зургаас болж одоо жишээ нь гар утсан дотор чинь одоо ингээд хэрэггүй ингээд одоо уншигдах ёсгүй байсан одоо жижиг сажиг одоо иймэрхүү функцуудад ажилладаг байсан юм байлаа. Тэрний ямар ч байсан одоо ингээд засагдсан гэж байна. За тэгээд энэ айгуу чухал санагцсан юу гэхээр одоо гаднаас одоо яг одоо халдгаж байгаа iPhone руу халдгаж байгаа хүн одоо жишээ нь шууд одоо яг iPhone дээр ажиллаж байгаа ямар ч хамаагүй аппликейшнийг гинт одоо terminate хийгээд одоо зогсоох одоо яг хэрэгтэй хэрэггүй баахан одоо ийм функцүүд ажиллуулах гэсэн зүйлсүүд байсан юм байлээ. Ямар ч энэ бол тэгээд одоо яг засагдсан юм байна. За энийг зассан юм нэг өмнөх одоо тэр яг юутай адилхан байсан. Одоо яг интернетээс одоо 9 бусын газраас одоо яг татаж авчирсан яг зургийн дотор нь агуулгаж байгаа одоо 9 бусын хэрэггүй үйлдэлийг байгаа кодууд нь агуулж идэг гэж ярьсан. Тэрнтэй яг адилхан одоо яг одоо бас яг хаана ихтэйгээс одоо ингэ татаж авчирсан ингэ PDF файл чинь бас яг дотроо ингэ бас malware буюу одоо таны яг одоо iPhone чинь ингэ жоон ч гэсэн хэмжээгээр хамаагүй ингээ муугаар нөлөөлөх юм боломжтой одоо кодуудыг одоо ингээд ажиллуулж ирсэн юм байлээ. Тэрний ямар ч байсан бас яг адилхан одоо ингээд засагдсан. За дараагийн зас нь юу вэ гэхээр одоо ингээд за нэг аппликейшн ашиглаж байна. За тэгээд тэр аппликейшн чинь одоо ингээд доторхноос ингээд төгсөн гэдэг код нь бичигдээгүй учраас одоо тэрнээсээ болоод гар утсан дээрх одоо memory буюу одоо яг санах хойнд нь одоо ингээд жоон гэсэн ингээд ачаад л одоо ингээд үүсгэж ийсэн. За тэгээд яг одоо тухайн бүрийн аппликейшны одоо ингээд хэрэгцээтэй хэрэгцээг ингээд жижиг сажиг хэрэггүй функцүүд утсан дээр ингээд ажиллуулж чадсан болохоор одоо тэрийг нэг одоо
засаар нь одоо ингээд memory handling буюу одоо санах хож нь одоо ингээд одоо илүү сайн өнөхөөсөө сайн ажилтдаг болсон юм байна шүү гэж одоо хэсэгцэн байна. За тэгээд та эцээ яваасаа бичлэгийг үзсэн бах. Тэгээд яг юу вэ гэхээр одоо 14.8 зориулаад дээр нь нэмээд 14.8 нэгтэй ингээд апдейт Apple-ийн зүгээс одоо ингээд ямар ч үсэн гаргаж чинь. Тэгээд өмнө нь бол хизээж ямар нэгэн байдлаар сүүл одоо хамгийн сүүлийн апдейт iOS апдейт гарсан байлаа гэж бодоход яг өмнөх загваранд нь зориулж ингэж ийм апдейт бол хизээж гаргаж байгаагүй. Тэгээд ямар ч үсэн энэ бол одоо маш их таалагдчих. Одоо тэгээд яг юу вэ гэхээр одоо хэрвээ та ямар нэгэн байдлаар одоо 15 1-ийн хүмүүс одоо чинь айгүй чухал одоо юм security update авсан байхад iOS 14 дээрээ хоцорсон хүмүүс одоо жишээ нь тэр чухал одоо аюулгүй байдлын үүднээс одоо яг одоо арга хэмжээ авсан иймэрхүү апдейтыг авч чадахгүй байгаад одоо сэтгэл дундурж болно. Тэгээд яг юу гэхээр тэгээд анх удаага ингээд Apple-аас ингээд апдейт хийгээгүй хүмүүстэй зориулаад ийм security update ч гэсэн ингээд гаргаж байгаа надад аюул таалагдлаа. Тэгвэл бас iPhone 5-ээс болон iPhone 6 зориулаад iOS 12 5.6-ийн апдейт ч юм уу тиймэрхүү зүйлс бас ингээд давхруулна гаргах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ бас нэгэнд ингээд хоцорсон хүмүүстэй хандж байгаа юм бол бас хойно хоцорсон iPhone 5-ээс iPhone 6, iPhone 4-өөс хойш хуцнууд дээр ортлоод байгаа анхаарал уул нь хандуулмаар байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар хамгийн анх удаага яг 15 дээр биш хүмүүсээ ямар ч ингээд бодоод ингээд апдейт гаргаж чаад ямар ч маш их ингээд баяртай байна. За тэгээд бичлэг үзсэн баярлалаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баяртай.